Сайн үзэгчдээ та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Та бүхэндээ энэ удааныг Баримтат кино ярьж өгөхөөр бэлдсэн байна. За ингэж эхлэе. За чи 45 настай. Гэхдээ төрснөөсөө хойш ээжигээ хараагүй. Чамайг 45 настай байхад чинь гинт төрсөн ээж чинь гараад ирвэл гоё юу? Грэм Хорниг бол 45 настай, амжилттай яваа амттны тоогооч хүн юм. Тэрээр Мишелийн одтой ресторанд ажилладаг. Түүний эхнэр болох Хейдер тэр хоёр анх Хейдрийг ажлын ярилцсанд орохоор ирэх үед танилцжээ. Тэр хоёр танилцсанаас хойш эхний хэдэн жилдээ ажил мэргэжлийн холбоотой байж байгаад нэгэн цаг ирэхэд хоёулынгийнх нь амьдралаас хүсдэг цаашаа хэрхэн амьдрах сонирхол зэрэг нь огтлолцсон үед хосууд болжээ. Хейдер бол эрүүл сарвал, шударга зан чанартай эмэгтэй. Грэм бол амттай хоолнд дуртай, сайхан сэтгэлтэй эрэгтэй. Тэд хоёулаа цаашдаа өөрсдийн гэсэн бизнесээ эрхлэх, гэр бүл зохиож үр хүүхдтэй болох тал дээр санал нэгдсэн учраас нийлсэн байна. Тэдний бизнес нь ресторануудад амттны талаар зөвлөгөө хүргэх зөвлөгөөний бизнес байсан. Хейдер Грэмийг тодорхойлохдоо яг л сонгон шиг хүн гэсэн. Энэ нь ямар утгатай вэ гэхээр нэг давхаргыг нь авахаар дахиад нэг давхарга гараад ирдэг. Маш их асуудалтай амьдралтай байж байгаад эдгээгүй олон жилийн тараамагаа өөр зүйлээр хучаад явсан юм шиг гэж Хейдер хэлсэн. Грэм бол Герман дахь Английн цэргийн баазд төрөөд эхний 2 жил айлд амьдардаг байснаа 2 нас хүрээд өөрийн төрсөн эцэг болон хойд ээжтэйгээ амьдрах болсон байна. Яагаад 2 нас хүртэл нь айлд өсгсөн нь нууц хэвэрүүлдэжээ. Грэм төрсөн ээжигээ огт мэдэхгүй өссөн бөгөөд аав нь ээжийнхэн талаар ярьдаггүй байжээ. Грэм өөрийн ээжийг ямар хүн байдаг бол байсан бол гэж төсөөлөн янз янзаар ургуулan боддог байжээ. Хейдер Грэм хоёр хамт амьдраад байж байх үедээ дээврийн өрөөнөөс Грэмийн төрсний гэрчлэгээний хуулбарыг олсон байна. Тэнд нь төрсөн онсаар аавынх нь мэдээллийг дурдаад ээжийг нь Хатон Хорнигалд гэдэг өмнө нь Махамуд гэдэг нэртэй байсан гэж бичсэн байв. Хейдер тэр хоёр энэ эмэгтэйг олцгоё гэж санал нэгдээд хайж эхэлсэн байна. Google дээр тухайн нэрийг оруулахад ямар ч мэдээлэл гарч ирээгүй бөгөөд тэд ээжийг нь 70 гаруй юм уу 80 дөнгөж гарсан настай байх гэж төсөөлцгөөж байв. Ингээд ямар ч мэдээлэл олж чадаагүй тэд санаагаа орхиод зүгээр л амьдарч эхлэв. Гэтэл 7 хоногийн дараа ч үлээ тэр хугацааны дараа Хейдер тэр хоёр жирэмсэн болсон тухайгаа олж мэдээд маш их баярлцгаасан байна. Дөнгөж Хейдер жирэмсэн болсны дараа ковид эхэлжээ. Мэдээж гэртээ хоригдох үе эхэлснээр тэр хоёр гэртээ шинэ жор зохиож бие биендээ өгөөд хамгийн жаргалтай үе өнгөрөөж эхэлсэн байна. Өөрөөсөө энэ бол бидний харилцааны хамгийн жаргалтай байсан үе гэж тодтогч хэлсэн. Тэгээд нэг өдөр Грэмд имэйл иржээ. Хейдер тэр имэйлээ үзүүлэхэд намайг Дион гэдэг. Чи миний хайж байгаа хүн мөн бол Германд төрсэн миний хүн мөн баха. Энэ чамд ямар нэгэн утгатай бол над руу хариу бичээрэй гэсэн байв. Грэм Хейдер цагааг харуулад энэ үнэн юм болов уу гэж асуусан байна. Ингээд дараагийн хэдэн 7 хоногийн турш Грэм тухайн хүнтэй имэйлээр харилцаж түүнийг шалгаж янз бүрийн асуулт асууж байлаа. Эдгээр асуултуудын хариунууд нь үнэн байсан бөгөөд хэдэн 7 хоногийн дараа Дион тэр хоёрыг Ливерпулд байрлаж байгаа өөрийн буудалсан зоч буудалтай урьсан байна. Дион хэлэхдээ буудлын өрөө бүх юмыг чинь бэлдсэн хүрээд ирээ гэжээ. Ямар юм болохыг төсөөлөөгүй хоёр маань Ливерпул руу давхиж Дионтой анх удаа уулзжээ. Грэм анх ээжтэйгээ уулзсан уулзалтаа дүрслэхдээ би нэг л хүүхэд олчихсан юм шиг 45 жилийн турш их бүрийн холбоо гэж юу байдгийг мэдэхгүй явсан мөртлөө ээжтэйгээ уулзаад тэрвэрх тэр мөчөд тэр холбоо нь гараад ирэх шиг мэдрэгцэн гэж ярьдаг. Хейдер ярихдаа тэр хоёрыг гаднаас нь харсан ч ижлэхэндөө харагдаж байсан гэжээ. Мөн Дион анх Хейдертэй уулзахдаа би чиний хадам ээж чинь болох хүн. Би хүүтэйгээ анх удаа уулзаад зогсохгүй ач хүүтэй болж байгаадаа маш их баяртай байна гэж байжээ. Дион хэлэхдээ Грэмийг дөнгөж төрөөсний дараа нь түүнийг хүчээр салгаж авч явсан. Үүнд нь нөлөөлөх ямар ч хүч түүнд байгаагүй гэж ярьсан. Маргааш нь Дион нэг тусгай өрөө хөлсөлж аваад тэндээ Грэмтэй ярилцсан. Юу ярилцсан бэ гэхээр Дион өөрөө тархины хорт хавтартайгаа тэмцэж байгаа. Гэхдээ эмч надад 6 сар амьдрах хугацаа үлдсэн гэж хэлсэн гэдэг. Грэмийн хувьд дөнгөж ээжтэйгээ уулзаад байхад нь ээж нь амьд явах хугацаа тун баг үлдсэн байна гэдэг нь түүнд хүлээж авахд их хэцүү байсан. Ингээд Грэм ээжийнхээ амьд явах үлдсэн цаг хугацаанд нь хамт байх хэрэгтэй юм байна гэж шийддэг. Ингээд Грэм ээжтэйгээ цагийг өнгөрүүлж эхлэхэд ээж нь түүнд өөрийнхөө тухай ярьдаг. Тэрээр ярихдаа дэлхийд даяар бизнестэй Сингапурт амьдардаг Манго Passion Gems аннанасын тариалалтай далдуу модны тосны бизнестэй гэж ярьдаг. Тэрээр ядуу тариачин хүмүүст хоол хүнс өгч буян үлддэг гэж ярьсан байна. Лондонд ирээд 5 оттой зоч буудал буугаад
өдөр бүр үнэтэй шампан дарж төрс зэргийг дахиад идэж байсан. Тэрээр ер нь 5 одтой буудлуудыг хооронд нь холиод л буудлаад явдаг. Буудлын ажилчид хүртэл түүнийг таньдаг, бидэнтэй өмнө нь буудалж байсан гэж ярьдаг. Дион хүүдээ түүний орлого 2 замаар орж ирдэг гэж ярьсан байна. Нэг нь мэдээж түүний бизнесийн ашиг орлого, нөгөө нь тэрээр бүрэнэн өмнөх султааны хууль бус хүүхэд болохоор аавынх нь хөрөнгө түүнд өвлөгдсөн гэж ярьжээ. Грэм ээжигээ Дорчестер гээд дээд зэрэглэлийн 5 одтой зочид буудал буухт нь буудлын бүхэл ажилтан бүх хүмүүс түүнийг сайн таньж үйлчлээд байхаар нь нээрээч бүрэнэн султааны охин юм уу гэж боджээ. Учир нь уг буудал нь бүрэнэн султааны өмч юм байна. Ингээд Дион хүүдээ бэлгэлж эхэллээ. Үнтэй цүнх, хослол, цаг гэх мэт бэлгэнүүдийг ар араас нь авч өгсөн байна. Нэгэн удаа ээж нь хүүдээ би чиний 45 жилийн зовлонгочин арилгаж өгнө гэд 75 мянган еврогоор Range Rover машин авч өгсөн байна. Хээдэрт бас нэг машин авч өгчээ. Үүний дараа тэдний хүүн төржээ. Дөнгөж төрөөд хүүгээ тэврээд байж байтал нь ээжээс нь мессеж ирсэн байна. 0-д урссан байгаа цус харуулад би цус алдаад байна гэж дуудажээ. Тэгээд 85 настай хүнийг яаж буудалд өвчтэй байлгаад байх вэ гэд хүү эхнэр хоёр дээрээ гэртээ аваад иржээ. Гэтэл эмгний зан нь хээдэрт өөрчлөгдөж чи надад хүүг удаан харуулахгүй байна. Зөрүүд эмгтэй гих мэтээр хандаж эхэлжээ. Хүүн төрснөөс 2 сарын дараа эмгэн Грэм 2 Швейцар явахаар ярьж эхэлжээ. Тэнд байгаа мөнгийг Грэмд өвлүүлэх учраас мөнгө авах ёстой гэж ярьсан байна. Дион хэлэхдээ би өвхүүл чи саятан болно. Би чамд үүнийг л хэлэх байна гэсэн байна. Тэгээд Цүрихт ирээд маш үнэтэй дотроо Мишелийн 2 одтой ресторантай буудалд буусан байна. Ирснээсээ хойш Дион өмгөөлөгч хуульчдтайгаа утсаар яриад л нэг банкнд мөнгө наагаа хамгийн доотлол нь $20 сая хадгалуулж байж тэр банкнд данстай болох эрхтэй байдаг гэх мэтээр Грэмд ярьсан байна. Грэм Цүрихт байгаа нэг найз руугаа уцтаад бидэнтэй ирж хоол идээч манай ээжтэй танилцж гэж ярьжээ. Тэгээд ирээд уулзсны хэдхэн хоногийн дараа тэр ээжийнх нь мөнгө хадгалуулсан банк гэд байгаагийн дээд давхарт нэг өрөөнд хуульчдтайгаа уулзах гэж дуудсан байна. Энэ үед Грэм нөгөө найзаа дуудаад би чамайг энэ уулзалтанд ирээсэй гэж хүсэж байна гэснээр тэд хамтдаа оржээ. Хуульчид болон ээж нь хэдэн зуун сая долларын хөрөнгө ярьцгааж уг уулзалтаар ямар ч гарын үсэг гэх мэт үйлдэл болсонгүй дуусжээ. Ингээд тэр оройноо Грэм ээжтэйгээ найзтайгаа тэмдэглэж шампансаг буудуулж эхнэртэйгээ яриад сэтгэл хангалуун байлаа. Тэрээр өглөж авах мөнгөөрөө сайн сайхан зүйл хийх чадaltaй болно. Мөн хүүтэй хүн түүний гэр бүл санаа зовох зүйлгүй болно гэдэг хичнээн сайхан болохыг төсөөлөн баярлаж байжээ. Нэгэн удаа Грэмийг Швейцарт байх үед хээдэр дундын банкны дансаар шалгаж үзэхэд нэлээд их хэмжээний мөнгө Грэмийн данс руу орсон байхыг харжээ. Тэгээд Грэмтэй нүүрэлтэхэд тэрээр Дионд өгсөн гэжээ. Дион өөрийн мөнгөө шилжүүлж авах гэсэн чинь ковидос болоод мөнгөө шилжүүлж авахт нь хүндрэл учраад мөнгө авч чадахгүй байсан болохоор Грэмээс тусламж хүсжээ. Бараг 25 мянган орчим евро өгсөн байна. Эхэндээ Грэм энэ мөнгөнд буцаад л ороод ирнэ гэж бодсон мөн ээжтэй тусалж байгаадаа баяртай байжээ. Тэд нар Швейцарт 4 хоног гэж байсан боловч түүнээс ч удахаар болсон. Тэнд байхдаа Хуан гэх нөгөө Грэмийн найзыг байнга үнэтэй хоолнд урьж чи миний хүүгийн найзан бол миний хүү л гэсэн үг гэд түүнийг ач хүү гэж дууддаг болжээ. Тэгээд Грэмээс би чиний найзад хэдийг өгөх үү гэж асууд Грэм 3.5 4 гэхэд 3.5 юу вэ гэх сая доллар гэжээ. Тэгээд Дион Хуанд би чамд энд байшаа авч өгнө гэд хамтдаа маш үнэтэй хідэн хаус үзжээ. Хуан буудлыг орхин явахдаа баг зэргийн цогтолттой би магадгүй өнөөдрийн дараа миний амьдрал өөрчлөгдөж болох юм байна гэж бодон харжээ. Дараа өдөр нь Хуан хамт хоолнд орж байхад нь эмгэн би чамд 3.5 саяг өгөхгүй би чамд 7 саяг өгнө. Гэхдээ мөнгө нь одоогоор түүнд байхгүй Азийн хаан нэгтэйгээс Швейцар руу ирэхийг нь хүлээж байна гэжээ. Тэгээд Грэмийг 0 орсон хойгуур тэрээр Хуанаас би үргэлж хүмүүст тусалдаг. Гэхдээ надад чамд туслахын тулд чамаас юм авах хэрэгтэй гэжээ. Юу гэтэл чамаас жаахан мөнгө авах хэрэгтэй байна гэсэн. Хуан тэгтэн би энгийн амьдралаар амьдардаг энгийн хүн. Надад танд өгөх мөнгө байхгүй гэж хэлтэл Грэмд юу ч битгий хэлээрэ гэжээ. Хуан Грэмтэй харилцаагаа муудахыг хүсэхгүй байсан учраас юм хэлэхгүй байх нь дээр гэж үзжээ. Ээж нь удахгүй өгөх гэж байгаа. Тэр ээжтэйгээ хамт байгааг хүсэж байгаа. Ингээд хэдэн өдрүүд сунгагцаар байгаа бүр удаад гэртээ байгаа хээдэр хүүгээ харангаа хөршөөгөө дэлгүүр хүртэл явуулах шаардлагатай болжээ. Хуан Грэм болон Дион нарын буудалсан буудал руу байнга ирдэг байсан. Тэр буудалд Грэм Дион нараас гадна олон хүмүүстэй танилцжээ. Тэдний нэг нь нэгэн хос бөгөөд кино бүтээгчид байсан.
Анх тэдэнтэй танилцахдаа Дион хятад эхнэрээс нь та нарын бизнес юу вэ гэж асуужээ. Тэгээд жижиг хэмжээний өндөр чанартай кино бүтээх компани гэхэд Дион тэднийг Швейцарын томоохон банкны төлөөлөгчтэй уулзуулж тэдний компани хувийг худалдан авах гэрээ хийжээ. 2.5 швейцар франк. Тэднийг Дион ач хүүхдүүд гэж нэрлэдэг байсан бөгөөд нэгэн удаа ач хүү минь чи надад 2000 евро зээлэхгүй бийж гэжээ. Тэгээд нөгөө Азаас мөнгө ирэхгүй байна гэдэг түүхээ ярьж өгтөл тэрээр мөнгө өгөхөр олжээ. Эхнэр нь ялангуяа хятад хүн байсан болохоор Азийн соёлд хүнээс юм авж байгаа бол оронд нь өгөх ёстой гэсэн үзэл байдаг. Ингээд нэг өдөр Дион өнөөдөлд хамт дэлгүүр хэсгүүгээд малгай гутал цүнх болтой ахуулжээ. Бараг 8000 еврогоор. Тэгээд дээрэс нэмээд уух шампань дарсанд нь бараг 100000 евро төлжээ. Ингэхдээ гэрээнд битгий хэлээрэ гэдэг байж. Цаг хугацаа явсаар нөгөө яриад байсан гэрээнд зурагдаагүй, яриад байсан мөнгөнд сураггүй. Энэ үед Хедер Дионыг яаруулахад түүнийг зайлуулахаар Дион оролдож эхэлдэг. Хүүн хэдийгээр 3 сар хүрч Грэм Крисмсаар гэртээ ирэхгүй байх үегээд Хедер Грэмтэй ярьсаар багаад Крисмсийн өмнөх өдөр гэртээ ирлээ. Ингээд Грэм баярын хоол хийгээд баяраа тэмдэглэсэн боловч тэд нэр Дионы талаар ярьж хэрэлджээ. Баярын дараа Нью Зеланд явж Хедрийн гэр бүлийнхэнд хүүгээ танилцуулах гэж байсан боловч Грэмийн хувьд ээж нь 6 сарын амьд явах хугацаа бий гэж байсан нь дуусах төхөж Шинэ Зеланд явж 6-7 хоног болох уу ээжтэйгээ сүүлийн өдрүүдийг нь хамт өнгөрөөх үгээд ээжигээ сонгожээ. Энэ үед Швейцарт юу болж байсан бэ гэхээр Пен гэдэг нэг хятад залуу Дионы урхинд оржээ. Тэрээр нийт 50,000 ам доллар Дионд өгсөн байна. Бас л бизнест нь хөрөнгө оруулна гэх мэтийг ярьсаар. Грэмийн баг нас хэцүү өнгөрсөн бөгөөд аав нь арх уудаг байж аяг хагалсан болохоор нь толгойд нь сорив үлдэхээр хүртэл зодж байж. Энэ бүх өсвөр насны хайр хүртээгүү өнгөрсөн болохоор ээжээсээ тэр хайраа авахар шуналтаж байх шиг Хедер санагдсан байна. Энэ үед Хедер Шинэ Зеландд байж Грэмийн санхүүгийн байдлыг шалгахад хэд хэдэн кредит карт өөрийнх нь нэрээр авсан байжээ. Лондонд 20,000, Цюрихт 20,000, дахиад Лондонд ирэхэд нь 15,000 кредит картын өрөнд 15-аас 20,000 доллар үржээ. Дараагийн сард нь нөгөө ээжийнх нь авч өгсөн гэсэн машинуудын сарын суудгал гэж маш их мөнгө алга болохоор нь Хедер Грэмтэй нүүрэлтэж яагаад ийм их мөнгө гарч байгаа юм бэ гэсэн мэт. Эхлээд Дион уг машинуудыг суур мөнгийг нь төлчөөд сар бүрийн төлөлтийг нь хийж байгаад гинт хийхээ болохоор нь Грэмийн нэрээр машинуудын төлбөр гарч иржээ. Ингээд машинуудын төлөгдөөгөө төлбөртэй нийлээд 300,000 ам долларын өрөнд оржээ. Эхнэр нь Хуан найзтай нь ярьж ээж нь түүнийг лууртад байх шиг байна гэхэд Хуан санал нэгдсэн байна. Гэхдээ Грэм бол манипуляцид орсон хэвээр. Дион мөн Грэмд мэдэгдэлгүйгээр хятад бизнесмен Пенгээс дахиад 10,000 евро зээлжээ. Эхнэр нь Грэмийг хэрхэн ээжийнхэн заллингаас холдуулах учраа олохгүй түүнийг судалгаа шийджээ. Дион олон хуурамч нэр ашиглаж байсан учраас тийм ч их нэр баримт олдохгүй байсан ч түүний гэрэлтийн бичиг баримтуудыг олжээ. Дион 3 удаа гэрэлсэн бөгөөд эхнийх нь 70 онд, хоёр дахь нь 84 онд, гурав дахь нь 94 онд тус бүрд нь эцгийнхаа нэрийг өөр өөрөөр бичсэн байна. Ингээд баримтад нотлохотой албан бичигт ийм олон худлаа мэдээлэл түгээж байсан хүн зүгээр юу ч худлаа ярьж чадна гэж бодсон байна. Эхнэр нь найз Хуанд нь хандаж чи нэг Грэмтэй яриадхаач гэхэд Хуан зөвшөөрч найзтайгаа уулзаад 2 шил дарс авч уугаад ээжийг нь заллин хийж байна гэж ярьжээ. Грэм буудлын өрөөнд орж ирээд ээжийнхаа юмнуудыг ухаж байгаад улаан бодог олжээ. Тэрийгэ нөгөө цус болгож Грэмд харуулсан. Тэгээд Грэм түүний ууж байсан юмнуудыг шалгаж үзэхэд даралт ихсэх гих мэт өвчнүүдэд дуудаг юм байснаас хавдар дуудаг юм байсангүй. Хятад бизнесмен Пен 10 сарын турш хөрөнгө оруулалтаа хүлээгээд ирэхгүй болохоро Бүрэнэн элчин сайдын яаманд тийм хүн танаа хааны хамаатан уу гэж асуухад тийм хүн байхгүй гэдэг хариулт ирүүлжээ. Пен нийт Дионд 150,000 евро өгсөн байж тэгээд хүүн болох Грэмд хэлэхэд Грэм маш их гайхжээ. Тэгээд ер нь хүмүүсээс мөнгө авахтаа Грэмд битгий хэлээрэ гэдэг байж. Грэм энэ талаар нь сүүлд сонсохдоо ер нь DNA тест хийлгэж үзье гэж боджээ. Тестээр түүний ээж мөнгө гэж гарчээ. Ингээд хэсэг хугацааны дараа нөгөө бүх мөнгө залсан хүмүүстэйгээ Дион харилцаа байсан байна. Үүний дараа Грэм ээжтэйгээ энэ талаар тулах гэсэн боловч зайлуулад өнгөрчээ. Хэрэг гарснаас хойш 1 жилийн дараа гэхэд Грэм Дионтой ярихад бүх өнгөрсөн хэрэгт уучлал гуйжээ. Грэм ээжтэйгээ холбоо барихад би хийсэн зүйлээ хийсэн. Одоо залруулах арга байхгүй гэжээ. Ингээд Грэм ээжтэйгээ холбоо барихаа болж цаашдаа амьдрах хэрэгтэй гэж салжээ.
Хамгийн харамсалтай нь энэ бүх залилангийн дундуур Грэм Хейдер хоёр салсан явдал юм. Дион уг кино бүтээхэд оролцоогүй бөгөөд ямар нэг гмийн шийтгэл хүртээгүй юм. Дионтой уулзаад байсан хуульч өмгөөлөгч зэрэг улсууд нь жинхэнэ хуульч өмгөөлөгч байсан гэдэг нь баталгаагүй ажээ. За энэ хүрээд өнөөдрийн дугаар маань дуусч байна. Та бүхэндээ баярлалаа.